Мо ТV-гээсээ бол үнцэн хэмээх баримтат кино утсан. Шоронгийн амьдралын талаар. Тэгээ одоо шоронд болж байгаа одоо тэр гэмт хэрэгтнүүд одоо нөгөө ямар нэг одоо шоронд байгаа хүмүүс чинь нэг асуудалтай тэг ял аваад явсан хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс болон тэр шоронгийн алба хаагч нарын аль алийнханд тэр амьдралыг ерөөсөө яг 50% та харуулсан. Надад амар харамсалтай санагдсан зүйл нь болохоор нөхөртөө өдөр болгон зодуулдаг, хүчирхийлүүлдэг эмэгтэй тэр шоронд орсон байгаа байхгүй цаашаа хараад ярьж байгаа. Тэгээд нөхөр нь өдөр болгон ирж зодддаг, эцэгхээс нархны мөнгө нэгтэг одоо бараг л эцэг ихтэй нийлүүлээд зодддаг тийм маш их тийм хүчирхийлэгч хэрцгий архичин нөхөртэй. Хаяад явчих гэхээр очих газар байхгүй. Тэгээд гэртээ зодуулаад байж идэг. Нэг орой өөрийгөө хамгаалаад нөгөө нөхрөө цааш нь ингээд цогцсон ч гэлүү түлхэгдсэн чинь эзэн тараад өнгөрчөж. Тэгээ нөгөө эмэгтэй шоронд орсон байгаа байхгүй. Тэгээд бараг л шоронд орсон бараг ингээд бараг илүү тайван байгаад байгаа юм шиг маш тийм хэцүү юм ярьж байгаа байхгүй. Тийм одоо тэр шоронгийн талаас бол тийм байгаа. Нөгөө талаас нь харуулж байгаа зүйл нь бас их сонир санагдсан юм болохоор шоронгийн алба хаагч нар ч гэсэн хизээч ял авч шоронд ороогүй мөртлөө бараг тийм ял авцсан юм шиг зарим нь амьдрд юм байна. Ерөнхийдөө яг жилийн 365 хоногийн талд нь хамтдаа төгжүүлэл гаднаасаа тэгэл байж идэг. Нөгөө шоронгийн хоригдлуудын иддэг хоолыг яг адилхан тэр хоолоо л иддэг гэж одоо саяхны хүртэл тийм байсан гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө гидс одоо адууны мах юу байдгийг тэрийг шоронгийнхоо одоо хүмүүст өгдөг бол хоригдлуудад өгдөг хүмүүжигч нар гэж ярих хэрэгтэй байна. Хүмүүжигч нарт өгдөг бол өөрсдөө ч гэсэн тэр хоолой бид нар иддэг байсан. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал нь болохоор маш их тийм дарамтанд байдаг. Одоо ингээд тэдний хугацааны дараа би гарна. Би гарангуудаа чиний гэр бүлийг очиод ална хятна. Ингээд тийм амар хүнд занал хийлэлд айгүйх өртдөг гэж байгаа. Тэнгүүтээ 3 дахь нь болохоор янз янзын одоо хүмүүс байдаг. Тэндээс ингээд зарим нь шууд ингээд шорон дотроо ингээд нөгөө алба хаагчааг алах гэж малах гэж янз бүрх гэж дайрч мэрдэг гэж байгаа юм. Тиймэрхүү юмнууд бас их сонсоход бас эвгүй байт юм билээ. Тэр нөгөө маш хүнд ажил хийдэг. Тэрийг нь хамгийн гол нь төр засаг ерөөсөө хардгүй тэр чигээр нь нөгөө нэг одоо хүмүүжигч нартаа юутай тэгээд тэнд ингээд хайцсан. Тийм бас амьдрал байдсан байна гэдгийг бид энэ үнцэн хэмээх баримтат киногаар бол үзсэн. Тэгээд надад бол бас хүмүүс юу н үзүүштэй байна гэж бодсон. Тэгээд гэр бүлэрээ ч юм уу хүүхдүүдтэйгээ суугаад үзэхэд их тохиромжтой санагдсан. Яагаад гэвэл тэр бол амар чухал. Тийм шоронгийн амьдралыг яагаад хүүхдүүдтэйгээ яагаад суугаад үзэх ёстой вэ гэхээр багаасаа үерхсэн нэг ангийн 2 хос байсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо төгсөх ангитаа ч юм уу арай насанд хүрэхээс өмнө бэлгийн харьцаанд орсон бохоо хоорондоо ярилцаж тохиролцоод тэгсэн чинь эмэгтэй нь ээж аваас айгаад одоо ээж аав нь эсвэл тулгаад хүчрхийлсэн болцсон. Тэгээд нөгөө ангийнхан хүүхд нөгөө найз багаасаа үерхсэн хайртай залуу шоронд орцсон. Тэгээд би ингээд шоронд орцсон гэж ярьж байгаа хгүй. Тэнд дунд ч нэг амар гэмт хэрэгтэн эрсдгийг гэхээсээ илүү алдаж индэд орцсон хүмүүс бас айгүй олон байдаг гэдгийг харуулж байгаа хгүй. Тэгэд би яагаад гэр бүлэрээ үзээсэй гэсэн нь болохоор хүүхдүүд одоо ингээ юм идэхгүй явж байгаад ийм асуудал зөндөө ордог гэж байгаа хгүй. Нөгөө хоёр биендээ хайртай, хоёулаа биедээ амар хайртай унтцсан чинь маргааш нь асуудал болоод чи ээж аваасаа маш их айдаг учраас арьсаа хамгаалах гэж ингээйлсэн. Нөгөө нэг айлын гимгүү сайхан хүүчин шоронд орчиж тийм дэстэй. Тэгээ чи болохгүй үстэй. Тэгэхээр энэ кейсийг хүүхдүүд мэддэг байх хэрэгтэй байхгүй. За насанд хүртлээ хоёулаа насанд хүртэл ямар ч байсан тиймэрхүү байж болохгүй юм байна. Насанд хүрсэн ч гэсэн ингээ сайн ойлголцоо дараа нь гарах эрсдлээ тооцжиж одоо бэлгийн харьцаанд орох хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тийм амар тийм өгөөжтэй баримтат кино байсан. Тийм байна тий. Нүдэнд чи харагдчихлаа ярьж байгаа юм тий. Яг тэрийг үл миний нүдэндээс харагдсан байхгүй. Харсан уу? Тий. Ер нь тэр нөгөө тэр бэлгийн харьцаанд орчдөг гэдэг тиймэрхүү кейсүүд айгүй их байт юм бэл. Тий. Тэгээд нөгөө хамгийн гол нь тэр чи одоо нэг юм бэлгийн хүчирхийлэл үйлдээд тэнд шоронд орчиж байгаа тий. Тэгэнгүүт тийм хэрэгтнүүд чинь өөрсдөө дахиад энэ дотроо бас нэмээд ийм илүү нүд үзүрлэгдэж тийм юм байл. Тийм давхар хүчирхийлэлт хүчирхийлэгч тий тэр тусмаа нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийг одоо хүчинцэн тийм хэрэгтэй. Тэгээ нөгөө хилмигдсэн хилмигдээгүйг нь мэдгүй хэрнээл
Иймэрхүү. Тэгэнгүүт одоо нөгөө нэг одоо тэр чинь хүүхэд байж штэ. Насан туршаагүй хүүхэд ингээд санаандгүй тэгээд байдалд ороод тийш орцсон. Тэгээ ороод тэн дотор оронгуудаа нөгөө алижины нөгөө луугар гаруудад би ингээд уулын бит хоёр хайртай байсан ингээл үннээ ингээл хилэнгүүд тэгэл чиний наадах шиг үлгэрт чи итгэн гэж одоо юу гээл нүдүү зүрлэх байгаа байхгүй юу? Тий. Тэгэнгүүт наадах чинь бол хэцүү юм байна. Тэгээ дээрс нь дөрөвний дээр нөгөө харгалзагч нар тэн дотор хамт ингээд байдгаа тэгэнгүүт гэдэг. Энэ өнцгийг бол ер нь бол ерөөсө бодож байгаа ч Хүмүүс ерөөсө мэдэхгүй байгаа. бодож байгаагүй юм байна. Ерөөсө ял аваагүй л болохоос ч яг баг ялтан юм шиг байдаг. Тэнгүүд нөгөө кинон дээр болохоор лээрээ тэдгээр хүмүүсийг чинь амар тийм муухай ааштай бараг л тэндээ зодож нүдэ байж идгээр ер нь тэр үнцгээс нь харуулдаг зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр энэ баримтат кино болохоор яг бодит талаас нь харуулж байгаа байхгүй. Тинчээ чин тэр шоронд байгаа хүмүүжигч нэрийг бол одоо ерөнхийдөө бараг л соён гэгэрүүлэх гэж байж байгаа хүмүүс байгаа даа байхгүй. Тийм тэгэл шоронд тэгээд одоо орсон хүмүүсийн 70 орчим хувь нь ч гэлээ 80 орчим хувь нь хүмүүжэд гардаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд цөөхөн хідэн хувь нь бүр илүү гэмт хэрэгтэн болоод гардаг тийм судалгаа бас байгаа юм. За хамгийн бас нэг гонхтой юм нь хүмүүжэд гараад ирсэн одоо хийсэн гин буруугаа одоо ялаа үүрээд хийгээд гарч ирэхэд нийгэм өөрөө хүлээж авдаггүй гэж байгаа байхгүй. Одоо нөгөө цагдаагийн тодорхойлт гэсэн чинь идэлж исэн. Яад идэлж исэн болохоор ажилд тахгүй. Ингээд тэр хүн гэмээ цайруулчаад гарч ирээд нь штэ нэг өстөө ялаа идэлчээд гарч ирээд шоронд одоо тийм зөндөө сургалт хөтөлбөрүүд өгдөг бүгдэнд нь хамрагдаад одоо ингээд би ингээ ялаа үүрцээ одоо би ингээ сайхан амьдрыг гэхэд нийгэм нь шууд цааш нь түлхдэг гэж байгаа. Тэр бас амар эвгүй сонсогдож ирсэн. Тэр хүн чинь хийсэн гин бурууга нэг ёсонтой ингээд одоо юу гэдэг төлөөсөө төлжлөө шүү дээ. Тэгээд тэр хүмүүжүүлээд ингээд нийгэмд бэлэн болгоод тэндээс гаргачлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн чинь одоо нийгэмд бэлэн болоод бэлтгэгдээ тэн дотор хүмүүжчээр гарч ирэнгүүт нийгмийн харилцаанд орё гингүүд нийгэм нь өөрөө гадуурхаа ичглэж тэг яг хаачих ингээд тусам хавчуулагдаад энэ хавчуулагддаг тэр зайнаас дахиад болид өгүүлгээд хэрэгээ үлдээ буцаад ороод ирдэг гэж байгаа. Тийм, саяхан одоо жишээлбэл нэг кейс гарсан шүү дээ. Дуучин амархуу нэг хайл нутагт төлөө очиод дуугаа дуулах гэсэн чинь нэг тэр нутгийнхан нэг төрийн албаны нэг эрх мэдэлтэй нэг балаа хийцтэй байсан. Тэр одоо энэ харт тамхи хэрглэж исэн хүнийг дуулахгүй муулахгүй одоо бараг тэр соёлын клубийнхнийг нь бүгдийг нь арга хэмжээ аавна гэдэг эргүү хөтөөний бүр шаал тэнэг юм яриад тэр чи болохгүй байхгүй. Аманхүү чинь гин буруу хийсэн ялаа үүрээ гараад ирсэн одоо гин буруугүй одоо бол ингээд бид нартай адилхан юм эрхчлөлтөй амьдрах хэрэгтэй хүн байгаа. Тэгэхэд тэрийг өмнө үйлдээд цайруулаад гин буруугаа үүрээд гараад ирсэн тэрнийхэн араас тэр хүн одоо ингээд адалж хэлж байгаа байхгүй. Тэгээд гэтээ нийгэм хамгийн гол нь аймаг гоё хүлээж тэр юу аманхүү чинь одоо ингээд болцсон. Одоо наа чи ялаа үүрцээ одоо наач буруугүй одоо гин буруугүй одоо та нар ингэж гадуурхаж болохгүй гэж нийгмээрээ тухайн үед нэлээд босон штэ. Тэгэхээр энэ бүхний ингээд цаад одоо янз янзын юмнуудыг энэ үнцэн гэдэг энэ баримтат кинон дээрээс үзсэн. Тэгээ та бүхэн бас үнцэн хэмээх баримтат киног бол манай ивент төгч Mo TV аппликейшнээс хүлээн авч үзэх боломжтой. Үнцэн баримтат киног 2026 оны 6 дугаар сарын 2-оос бүх IPTV-гээр